За 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр улсын их хурлаас баталсан Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.14-д нэг юм бодлогын чиглэл байгаа юм. Гэрч орчийг хамгаалах, хэрэг шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шин шатанд гаргана гэсэн нэг юм зорилт. Тэгээд энд одоо 3 ажил бичигдсэн. Гэрч орчийг хамгаалах үндэсний тогтолцоог 2016 он татан болгосноос хойш бид яг дахиад 15 жилээр ухраад одоо гэр бүлийн хүчирхийлж байна уу, ямар нэгэн хүчирхийлд өртөх хохирч болсон иргэд энэ хамгаалтгүй байдлаасаа болоод ажлын байран дээр олон утгалуулж өгдөг тэр тохиолдлууд дахиад давтаал гараад эхэллээ. Иргэд амь насаараа яг энэ бодлогын цоорхоо дотор эрсдлээ үрж явж байгаа. Тэгэхээр энэ гэрч орчийг хамгаалах байгууллагыг буцаан сэргэх бодлогыг хизнээс хэрэгжүүлэх вэ? Яг энэтэй холбоотойгоор тэр 3-т бичигдсэн хохирол барагдуулах үйл ажиллагаатай холбоотой байгаа. Соёлд хүн төрлөختөн хохирол манайх шиг хохирол барагдуулах сан гэж байгуулахаас илүүтэйгээр хохирол барагдуулах үйл ажиллагааны процессын үйлдэл байгаа. Хүч хэрэглэсэн эрхчлөөний эсрэг гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төр энэ сангаас урьдчилж төлөөд тэгээд эргэн хохирсон дээр хохироор шүүхийн шийдвэр хүлээгээд зовдөг биш. Харин төр хохирсон иргэний хохирлыг урьдчилж төлчөөд нөгөө буруутай тэдүүдээс сангаа хохирлуу болохын тулд араас нь хөөцөлдөг ийм иргэнээ хөнгөвчлсөн иргэндээ ээлтэй тогтолцоо бий болгож чадах. Бид энэ тогтолцоог бий болгохгүй бол гудамжинд зодуулсан иргэн эрүүл мэндийн хохирлоо шүүхийг дуустал дээр нь зардал гаргаж хүлээдэг. Өөрөөсөө эрүүл мэндээр хохироод өөрөөсөө армянсаа мөнгө олж авдаг ийм нэг гажиг тогтолцоо бий болж чадна. Тэгээ сүүлийн өдрүүдэд бас маш олон гэмтрүүд эрхбөхийн өндөр хариуцлагатай албан тушаал. За ерөнхийдөө хариулт өгье. За гэрч хохирогчийн хамгаалалт нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагдаагийн байгууллагын бүтэц хамаарагдж байгаа. Цаашдаа энийг илүү хариуцлагатай, бие даасан, хараа тус өр нөлөөтэй бүтцтэй болох шаардлагатай байгаа. Энэ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн яам эрх зүйн шинжил хийж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ талаар илүү тодорхой мэдээллийг манай хууль зүйн дотоод хэргийн сайд Лавгийн Мөнхбаатар өгнө. За 3 дугаар эндрийн микрофоныг өгье. Мөнхбаатар сайд хариулт өгье. За Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Нэмэлт мэдээлэл өгье. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас гэрч хохирогчийг хамгаалах хуулийн шинжилсэн хариулгын төслийг бол боловсруулсан. За үүн дээр нэмээд ер нь гэрч хохирогчийг хамгаалахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, за мөн одоо тодорхой этгээдийг хоёулан хүргэх, хоёулан харгалзах, за мөн одоо энэ харилцаанд оролцож байгаа бус этгээдийг хамгаалах энэ асуудлуудыг нэгтгэсэн. За мөн одоо ялтан болон ялтныг одоо эрен сурвалжлах, одоосны гэлтнийг эрен сурвалжлах, мөн ялдагчид татагдсан этгээдийг эрен сурвалжлахтай холбоотой энэ харилцааг зохицуулсан ийм өргөн хүрээнд нь одоо хуулийн төслийг бол боловсруулад байна. За түүнээс гадна тусгай субъектийн буюу одоо хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдоос үлдсэн тусгай субъектүүдийн үлдсэн эрүүдэн шүүхтэй холбоотой үлдсэн гэмт хэргийг бас мөрдөх албыг одоо оруулсан ийм бүтцтэйгээр зохион байгуулалтаар бол төлөвлөж байгаа.